За, улсын их хурлын гишүүн Цайн Зориг Мэд сайхан бид гурав 2025 оны 3 сарын 28-ны өдөр 13 тоот асуултыг Монгол Улсын ерөнхий сайд тавьсан. За, асуултын агуулга нь бол ер нь засгийн газар бүрдснээс хойш бид 3 гишүүн удаа дараа ярьж хөндөж байсан асуудлаар. За, тэр нь бол нэгдүгээрт энэ хамтар засгийн газар байгуулж байгааг үрдэн нь бол бас том төслүүдийг хөтлөх төрийн алба цомхон үр нөлөөтэй үрдэнд хүрэх чадвартай байх тухай асуудал. За, гэтэл одоо байгуулагдсанаас хойш үндэсний хороо, зөвлөл, комисс, төв гэсэн ийм хуульд байхгүй нэршилтэй ийм бүтцүүдийг засгийн газар дээр одоо олноор байгуулж төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг өндөр цалинтайгаар мөн өндөр зардалтайгаар ажилуулж байгаа тухай нэмж байгаа тухай мэдээлэл удаа дараа яригдчихсэн. 2025 оны төсвийг хэлцэх үеэр бас энэ асуудлыг бид 3 гишүүн бас хөндөж улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сануулж ирсэн. Энийг одоо зогсоо гэдэг сануулж ирсэн. За, дараа нь сүүлийн үед төрийн өмчийн компаниуд дээр бүтээмжийн менежер, хяналтын менежерүүд томилж байна. За, энэ бол улс төрийн авилга болж байгаа тухай мөн яригдж байгаа. За, тийм учраас тодорхой тоо мэдээлэл авах хүрээнд засгийн газраас ерхий сайдаас асуулт асуусан. За, асуултын хариулт бол өнөөдөр ирсэн байна. 2025 оны эхний удирлын байдлаар манай улсад 4306 байгууллагад нийтдээ 227996 албан агч ажиллаж байна гэдэг мэдээлэл ирсэн. За, энэ тоонд төрийн өмчийн компани ажиллаж байгаа хүмүүсийн тоо орохгүй байна. За, хуулиар засгийн газар дээр ер нь хичнээн ийм хороо комисс зөвлөл байгуулагдсан бай гэдэг асуултын хүрээнд нийтдээ засгийн газрын төвшөнд 57 хороо комисс зөвлөл байгуулсан байна гэдэг ийм мэдээллийг ирүүлсэн. Энэ 57 хороо комисс зөвлөл дээр нийт хичнээн хүн ажиллаж байгаа тухай мэдээллийг өгөөгүй. Асуулт асуусан, хариулаагүй. За, хуулиар тухайлан заагдаагүй 10 хороо 4 зөвлөл байгуулсан байна. За, энд одоогийн байдлаар 90 орон тоотой. За, жилдээ 30 тэрбумын төсөвтэй ийм зөвлөл байгуулсан байна. Хуулиас гадуур гэдгийг энэ хариултаас харж болохоор байна. За, төрийн өмчийн компаниуд дээр өнөөдрийн байдлаар 42 бүтээмжийн менежер, хяналтын менежер гэсэн ийм албан тушаалтныг бий болгосон бөгөөд дундад цалин 6-аас 7 сая төгрөгийн цалинтай, орлогчийн статустай, машин ундаг, тусдаа өрөөтэй орлогчийн эрхэлж байгаа ийм албан тушаалтнуудыг бий болгосон байна. За, удахгүй ойрын үед мөн энэ албан тушаалтнууд ийм албан тушаалуудыг 100 гаруй томилох мэдээлэлтэй байна. За, манай улсад одоогоор төрийн өмчийн компани 120 гаруй байгаа. Орон нутгийн өмчийн компаниуд 300 гаруй байгаа. За, нийтдээ төрийн болон орон нутгийн өмчийн 450 орчим компани байгуулагдаж байгаа. Засгийн газраас төрийн өмчийн компани ил тод бүтээмжтэй байдлыг сайжруулах хүрээнд хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хуулийг улсын их хурлаар миний бие ахалж ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ төр цомхон эдийн засгийн харилцаанд оролцохгүй, хувийн хвшлийг хийж чадж байгаа асуудал дээр төр бизнес хийхгүй. Төрийн өмчийн компани энэ өрлөгөн данхар бүтцийг байхгүй болгоно гэдэг зүйл ярьж хуулийн төсөл өргөн барьсан. За, гэтэл хуулийн төслийг одоо батлах, хилцэх энэ одоо хүрээнд ингээ ажлын хэсэг гараад ажиллаж байхад оруулж ирсэн бодлогынхоо эсрэг төрийн өмчийн компаниуд дээр
маш их хэмжээний үүлгэн энэ данхар бүтцүүдийг улс төрийн авилга хэлбэрээр бий болгож байна. Энэ бүтцийг ер нь байгуулж байгаа зорилго нь юу юм бэ? Одоо таны хувьд одоо цахимагчид нийтлсэн зүйл дээр бол энэ томилогдсон хүмүүсийн дээлийнх нь батлаг гишүүний туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүс. За одоо ингээ хэлэхдээ бол одоо хамтарсан учраас их өр нөлөөтэй одоо ажиллана гэдэг зүйлийг бол хэлээд байгаа. За тэгвэл яг томилогдсон хүмүүсийн нэрсийг аваад үзэхээр хамтрал гэдэг халахвчаар Баттулгын дандаа ойрын хүрээллийн түүнийг одоо намын дарга багт нь хэрэглэхийн дарга байсан, дөрмийн хэлцийн дарга байсан, өөрийнх нь туслах байсан. Ийм хүмүүс засгийн газар хэрэглэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс 5 толгой, Хөгжлийн банк гэсэн нөгөө өөрийнх нь одоо өмнө нь янз бүрийн асуудлууд гарч ирсэн тэр газруудад дандаа мань хүний хүмүүс томилогдсон байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг одоо яриад байгаа шиг одоо жишээл Арчсан намын ч юм уу гэж хэлэхээсээ илүүтэй Цэвэр Баттулгын өөрийн ойрын хүрээллийн хүмүүс хэрэг дээрээ энэ засгийн газарт хамгийн одоо эрх мэдэл өнгө мөнгө үнэрсэн газруудад шургалж байна. Өмнө нь одоо миний хувьд бол одоо 2 удаагийн сонсгол хийж ирсэн. Энэ хүний дандаа эргэн тойрны хүмүүс нь ялын үрдэг. Хөгжлийн банкн дээр энэ хүний дандаа ойрын хүрээллийн хүмүүс нь зээл авсан, гарын үсэг зурсан, моохын газрыг барьцаалсан нөгөө нэг пирамид орд ууган баяр, Нью Ярмаг. Дандаа энэ бүх булхаануудыг илчилсэн. Тэгсэн чи одоо дахиад нөгөө мань хүний тэр хүмүүс нь дахиад хөгжлийн банкнд захирлаа. Дахиад захирлаа. Энэ бол дахиад хулгай үргэлжлэнэ. Ойлгомжтой болоод байгаа байхгүй. Тэгээд одоо батлаг гишүүнтэй холбоотой төрийн нуурын ордын асуудал яригдж байна л да. Яг энэ төрийн нуурын ордыг шалгахын асуудал хилцэж явах үед дахиад яг батлаг ерөнхийлөгчийг байхад томилогдсон авилгатай тэмцэх газрын дарга улсын ерөнхий прокурорыг бас улиран томиллоо шүү дээ. Таны хувьд бас хууль зүйн сайд байсан зам нүүрсний сонсголттой олон иргүүд дээр бас сонсголтыг даргалж ажилласан. Энэ тал дээр ямар бодол байна? За би бол одоо нэг зарчмыг бол маш хатуу баримталж явдаг. Шүүхийн тухай хууль 2021 оны 1 сард батлагдсанаас хойш миний бие улсын их хурлын одоо энэ хуулийг батлуулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ хууль батлагдсанаас хойш би тухайлан нэгж гэмтэргийн шинжтэй асуудлаар шалгадаж байгаа. Шүүхтээр явж байгаа. Ийм хэргийн асуудлаар байр суурь илэрхийлээгүй. Байр суурь илэрхийлэхийг хориглосон энэ хуулиар бүр. Ерөнхийлөгчөөс нь эхлээд улсын их хурлын гишүүн, ерөнхий сайд засгийн газрын гишүүн тодорхой эрүүгийн хэрэг үүсгэж шалгадж байгаа ийм хэрэг учрлын талаар өөрчилсөн байр суурь илэрхийлэх. Шүүхэд нөлөөлөх, хэргийн хувь заяа нөлөөлөх ийм байр суурь илэрхийлэхийг хуулиар нь хориглосон. Тийм учраас энэ хуулийг өөрөө манлайлж батлуулсан хүний хувьд өөрийн байр үлгэрлэх ёстой гэдэг ийм зарчим баримталж ажилладаг. За яг энэ таны асууж байгаа төрөг нуурын гих энэ хэрэг учрлын тухайд болвол за би одоо бол эрүүгийн хэрэг үүсгэжсэн байгаа ч юм уу би бол тийм мэдээлэл бол аваагүй. Тийм учраас бас тодорхой байр суурь илэрхийлэх хууль зүйн боломж бол би байгаа байх гэж бодож байна. За энэ хэрэг учралтай холбоотойгоор засгийн газраас үндэстэн дамнсан офшор компаниудаар байгуулж өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн хувь хувьцаа нэр дээр за мэдээж үлэм чимж 250 сая доллар гэсэн тийм ээ. Хонконгийн хөрөнгийн бирж дээр одоо зарсан гэх ийм асуудал засгийн газар холбогдох нотлох баримтуудыг хуулийн байгууллагч шилжүүлсэн байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хуулийн байгууллагууд би энийг үзэж байгаа байх гэж бодож байна. Найдаж байна. Миний тухайтад болвол за яг энэ санхүүгийн схемтэй холбоотой тухайлан үзээгүйч гэсэн хөгжлийн банкыг шалгах улсын их хурлын төр хороо 2 жилийн өмнө буюу 23 оны 3 сард нээлттэй сонсгол хийх үед Баттулга гишүүний хамаарал бүхий компаниудыг ярих явцад энд нэр дурддагдж байгаа Төрөг нуур Energy, Camex гэх компани мөн Хонконг, Сингапур улсад бүртгэлтэй офшор компаниудын хамаарлыг илчилж байсан. За мөн
төмөр замын гэх энэ Liberty Partners-аар дамжуулж гарсан мөнгө миний араас хөөцөлдөж явах данс хөөж шалгаж исэн тэр үед. Явцад Хонконгоос $2 сая өөрийнх нь хамаарал бүхий 3 хүүхдийнх нь үүсгэн байгуулж хувьцаа эзэмшиж байгаа. Өөрийнх нь туслах Эрдэнэ Туяагийн захирлаар нь ажилладаг байгууллагууд руу $2 сая орж ирсэн баримтыг мөн сонсгол дээр миний би дэлгэж байсан. Өөрөөс нь асууж байсан. Яаж яваад энэ төмөр замаа руу орсон мөнгө буцаад өөрийн чинь хамаарал бүхий компаниуд руу гаднаас ороод ирвэ гэдэг асуултыг би асууж ирсэн. За тэр үед энэ тодорхой хариулт өгөөгүй би яагаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хамтарсан компани байгуулж болдоггүй юм бэ гэдэг ганц үг л хэлчихсэн. Тийм учраас энэ асуудал хууль хяналтын байгууллагад шалгах байл үү? Томилгооны тухайд та юу хэлэх вэ? Бодлоготой тэнцэх газрын даргуулсан ерөнхий прокурорын томилгоон дээр. За би энэ томилогдсон томилгооны араас бол юм ярихгүй. Би байр суурь чуулганд илэрхийлсэн. Одоо та ингээл асуувал энэ ямар ч арга хэмжээ авахгүй хуулийн байгууллага гэсэн тавьтаа хөдлөхгүй энэ одоо цаашдаа бүгдээ яах вэ? Энэ хүний хулгай яриад байгаа баримтаа бүгд мэдээлээ. Одоо ямар арга хэмжээ авахгүй. Гэхдээ улсын их хурлын гишүүн гэдэг бол өөрөө ард түмний төлөөлөгч. Энэ өөрөө одоо байр суурь хяналтын хэлбэрүүд нь маш олон хэлбэртэй байж болно. Миний өнөөдрийн жишээлбэл одоо захин орчиндөө илэрхийлж байгаа энэ байр суурь бол мөн албан ёсны байр суурь. Та бүхэнд ярьж байгаа энэ байр суурь бол мөн энэ асуултын хариад авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж байгаа албан ёсны байр суурь. Энэ өөрөө хяналтын хэлбэрүүд. Асуултын хариулт бүрэн ирэхгүй байна. Одоо тэгэхээр ер нь цаашид ер нь таны дараагийн авах арга хэмжээ гэх юм уу? Одоо тухайлбал За энийг бол хамтдаа ярилцаж шийднэ. Ягаад тэгэхээр би энэ асуултыг ганцаар асуугаагүй. Улсын их хурлын бас 2 гишүүнтэй хамтарсан учраас одоо би нөгөө 2 гишүүнтэйгээ ч уулзч одоо чадаагүй энэ сая аваад одоо нэг үйлхэд би жоохон зэвүү дургу хүрээд энэ том мэдээллүүдийг хараад Засгийн газрын ерөнхий таавахын ажлаа тайлбарлах ёстой шүү дээ хуулиараа тий. Тэгээд энэ одоо оюутны тусан сэвэр яад ядаж энэ тоо мэдээлэл яагаад гүйцэтгэхгүй юм бол гишүүдийн энэ бүрээрхийг нэг үйл хөдлөж байгаа юм шиг юм үзэл байна. яг энийг одоо асууна. Одоо жишээлбэл энэтэй дутуу өрөөсөн зөндөө мэдээлэлүүд байна. Жишээлбэл цалингийн сантай холбоотой, байрны түрээстэй холбоотой, энэ дээр гарч байгаа бусад зардлуудтай холбоотой асуултыг асуусан. Энэ мэдээллүүд бол хагас тутуу ирсэн. Тийм учраас энийг бүтэн болгож авах ямар ч ус аав. Дахиад хандах юм. Үгүй энийг өгөхгүй байсан ч очиод авчна. Таны бодлоо ингээд шулуун хэлчихээр бас батлын тойрог үйлчлэгчд гэдэг юм уу тий ямар нэгэн дарамт шахалт ирэхгүй гэдгээс тайж байна. Гэхдээ надад одоо тийм хайж ийн гэдэг асуулт бол надаас асуулт биш байна.